За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Токио хотоос Монгол руу буцаж ирэх замаараа нэг өөр бас улсын хотууд үзчихъя гэж шуналдах юм бол ер нь ямар газар байж болох талаар бол бичлэг оруулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай guys. За ингээд бичлэг орцгоё. За юуны өмнө хэдүүлээ үзэн Google Map харчи. За манай Монгол улс маань бол энд байж гин хэдүүлээ энэ Токиогоос Монгол улс руу явах гэж байгаа гэсэн. За тэгэх юм бол замаараа бид нэр яаж болох вэ гэх юм бол бид нэр сүүлээр тарьж болох нь тий. Шууд замаараа сүүл орлоо, сүүлийг үзлээ, Монгол руу очлоо. За дараач нь болохоор Токиогоос бид нэр Шанхай руу очиж болно. За Шанхай маань бол за энэ хавцаагаа за энд байна. Энэ доор ирлээ. Шанхайг үзлээ. Тэнгүүд энэ дэшээ Монгол руу явлаа гэсэн. За бүр жоохон холдоод явъя гэх юм бол Токиогоос доошо Тайпей руу очиж болно. Тайваны. За тэгээд Тайпейг үзснийхаа дараа бид нар Монгол руу буцаж болно. За тэгтээ Тайпейгоос буцахдаа бол дахиад юм Шанхай, Бээжин ч юм уу дахиж нэг дамжина гэсэн үг шүү. За бид нар Сөүл рүү орох юм бол Сөүлээс шууд Монгол руу буцаж болно. Шанхай очих юм бол Шанхайгаас бас шууд Монгол руу буцаж болно. Тайпей очих юм бол дахиад нэг газараар дайрж иж Монголд очно гэсэн бид нар тийм шууд нислэг бол байхгүй гэсэн үг шүү. За эхний сонгож авсан газар болох Шанхай. За Токиогоос Шанхайгийн нэгслэг бол ерөөсө байнгын үйлдэгчээд. За бид нар бол одоо нэг хүн Токиогоос Шанхай орно, нэг талын нислэг авч байгаа. За нэг талын нислэг авч байгаа шалтгаан нь бол мэдээж бид нар буцаж Японд очих шаардлага байхгүй шүү дээ. Шанхайгаас шууд Монгол руу явчих байгаа учраас. За нислэгүүдийн хувьд бол ингээд ийм үнэтэй бол байдаг байх нэ. За тэгтээ эднэр бол Чэндам оролцуулаагүй хэдүүлээ хэрвээ дараад ороод үзэх юм бол Чэндам байхгүй байгаа зү тэ. За тэгэхээр нэмж төлнө гэсэн үг. За нэмж төлөөд эхлэхээр ингээд 622 мянган төгрөг болж ийж ер нь бараг 200 мянган төгрөг нэмж ийж 20 кг-ын Чэндам авч явах болох нэ. За эндээсээ хойшоо гүйлгээд харах юм бол за энэ бол дандаа 20 кг-ын Чэндамд л явдаг нислэг юм байна. За эсвэл бид нэр шууд Чэндамтай явдаг нислэг юм бол шууд хятадын ийм нислэгүүд бол байж болно. За Air China-гийн нислэгийг төлөөрөө харах юм бол шууд 23 кг-ын 2 Чэндамтай эхэлж байгааз. За энэ маань бол 740 мянган төгрөгийн үнэтэй бол нислэг байх нэ. Токиогоос Шанхай руу нэг талын нислэг гэсэн. За тэгэхээр та ямар Чэндам авч явж байгаагаас шалтгаалаад эсвэл Чэндамгүй ч явж иж болно гэсэн. За тэрэн дээр тохируулаад ингээд нислэгүүд бол худалдаж авах нэ. За эхний одоо шуналдах юм бол бид Шанхайг дахиад үзэж болж байна те. Японд аялчаад буцаад Монгол руу явж явах замдаа Шанхайгаар бас аялаад байна гэсэн үг. За үүний дараачих нь бол Сөүл. За Сөүлийн хувьд бол хамаагүй хямдхан зардлаар бид нэр бол Японоос юу л ирэх боломжтой. Сөүл рүү ирэх боломжтой үнийг харж байгаа бах. За эднэр дундаа бол Jeju Air, TV Air, Air Seoul эднэр бол дандаа жижигэн Чэндамтай орох юм бол 15 кг-тэй анзаарч байгаа. За тэгэхээр биднэрт бол нэг бол бүр нэг Korea Air Mair ч юм уу эсвэл Asian Air Mair-ийн нислэгүүд хэрэгтэй гэсэн үг. За үгүй бол энэ Air Prima гэдэг энэ онгоцны компани бол нэг алдартай компани бол биш. Гэхдээ явахдаа яагаад ч юм хямдхан тэгээд дээрээс нь 23 кг-ын Чэндам авч явдаг сонголт бас байгаад идэх хөөх. За жижигэн Чэндамтай явах юм бол нэг ойролцоогоор 395 максимум төгрөг төлөх юм байна. Бид нэр бага зэргийн мөнгө нэмж төлөвлөл 23 кг-ын Чэндам авч явах боломжтой болчихгоос. За бид нэр сая өмнөх харахад нөгөө Шанхай руу явах чинь ингээд Чэндамаа томруулахын тулд 200 сая төлөөд байсан тийм үү. За харин Солонгос руу явахдаа бол маш бага мөнгө төлөвлөл Чэндамаа томсгоход бас хамаагүй хямдхан ирэх бол боломжтой байдаг байна. За ингээд бид нэр Токиогоос Сөүл чиглэлийн нэг талын нислэгийг 23 кг-ын Чэндамтай за тэгээд 412,800 төгрөгийн үнэтэйгэр бол Сөүлийг үзчихэд замаараа шуналдаад Сөүлийг үзчихэд Монгол руу бол буцах боломжтой байна. За дараачийн сүүлийн газар бол Тайпей. За Тайпейг бол Тайваныг монголчууд яг мэдхийн үед мэдэн. Тэгэхээр тийм олон хүмүүс бол Тайван руу бол аялаад идэггүй. Дээрээс нь бас визтэй идэг монгол хүмүүс очгоо. За гэхдээ миний хувьд бол би өөрөө одоо программист хүн болооч тийм үү нөгөө Тайванд одоо Nvidia-гийн график карт чипнүүдийг үйлдвэрлэдэг AMD-гийн чипнүүд бас тэнд байдаг. Тэр талаасаа болооч юм яагаад ч надад Тайван айгу дотн санагдаад байдیں۔ Гэтэ би яг өөрөө очиж үзээгүй л дээ. За тэгтээ хизээ нэг өдөр явахаар бол би дахиж Японд аялах шаардлага үүсэх юм бол Японоос Монгол руу буцахдаа Тайванаар дайрах юм байна гэж ойлгосон. За тэгээд ингээд харах юм бол ийм юмтэй нислэгүүд байх нэ. За аль нэг л дарж оронгууд бид нэр нэмж төлөөд ийм том Чэндамтайг авч явах боломжтой болчихсон. За яг туулах зайны хувьд бол харж байгаа бох тий. Эндээс Солонгос руу очих, эндээс Тайван руу очих бол замын үед хамаагүй хол байгааз. За тэгтээ төлбөрийн хувьд бол нэлээд ойролцоо бол таарж байгаа. За 20 кг-ын Чэндамтай явах юм бол
416.100. За бүр том чиндамтай 30 кг-ийн бүр ингэ хахтрын чигтсэн тийм чиндамтай явахад бол 459,900 төгрөгийг л төлөх нэ. За ингээл ер нь бол 50-нд оччлаа гэсэн үг. За ганц ялгаатай юм анзаарах юм нь болохоор хэдүүлээ. Шанхай руу явах юм бол бид нэр шууд Шанхайгаас Монгол руу ирж чадна. Солонгос руу очивол Солонгосоос шууд Монгол руу ирж чадна. Тайпей дээр очих юм бол бид ямар нэгэн байдлаар Бээжин ордог ч юм уу, Шанхай дахиж ордог ч юм уу, тэгжиж Монгол руу ирнэ гэсэн үг шүү. За тэгэхээр тэрийгээ та анхаараад ер нь бол нислэгээ захиалах хэрэгтэй. За тэгэхээр буцах тикет бол угаасаа хэрэггүй. Яг явсан маршрутаараа яваал тэндээс үргэлжлүүлээд Монгол руугаа явсан дээр тэгэх юм бол хамаагүй хямдхан байна шүү. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дарцгаарай guys. За bye.